За сайн байна уу? Бид өнөөдөр орой 10 цагт Нью-Йорк руу нисгээд байж гин юм бэлдсэн. Ачаа тийш нэг байхгүй 2 гар тийш аваад явах юм. Нью-Йорк руу явж байгаа шалтгаан нь манай 2 хүүхэд математик болон IT-ийн олимпиадад орох гэж байгаа. Тэгээд энэ олимпиадад бол сүүлийн хэдэн сар нэлээд бэлдсэн болохоор өнөөдөр яваад 2 хоногийн дараа олимпиадад оролцоод ер нь бол Нью-Йоркт нэг 7 хоног төлөвлөгөөтэй байгаа. Тэгингээ одоо Нью-Йоркийн сонь сайхныг хуваалцъя гэж бодлоо. За ингээд бид дөрөв Seattle Tacoma сонгосон бодол дээр хүрээд ирсэн байна. Бид дөрөв онгоцноосоо хоцрох айгүй дургу болохоор айгүй хүрээд ирдэг. Одоо нэг 6 өнгөрж байна. Өмнө нь нэг удаа Вьетнам явах гэж байхдаа фейлдээд ер нь хоцорч үтсэн. Тэр нь орон нутгийн нислэг заримдаа ингээд цагууд нь өөр байд юм байна. Тэгээ наан байгаа одоо билет авсан газар бидэрлөө хэлээгүй. Тэрнээс болоод аль хэдийн хурц ирсэн чинь 8 цагт онгоцмоо явцсан. Нислэгийн газрынхаа аппликейшнийг татаад ч юм уу те шууд мэдээлэл авахгүй бол дундын ийм зуучин газрууд чинь хэлэхгүй зарим нь ингээд өнгөрчдөг юм байна. Тийм болохоор одоо бид нар ингээд орой 10 хүртэл энэ байна да гэж бодож байна. Энд одоо жоохон идэж уух юм эргүүлж байгаа тэгээд явна да. За би тэд нэг газар тухлаа суудсан. Одоо би нэг 26-нд нэг шалгалтын материал уруулах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ тэрнийг одоо хийгээд сууж байна. Ягаад гэвэл би 26-д айгүй бол гадар модор зугаалаад амжихгүй байх. Энд нэг юм гоо дэлгүүрээ. Иймэрхүү. Бид нар одоо лифтуудад буудлын руугаа явах гэж байна. Очоод нэг өссөн дараад гоё жоохон амарч агаад гарнаа. Өнөөдөр бол манай хүүхдүүд олимпиадын бүртгэл нь бол байхгүй маргаашнаас эхлэх юм. Тэгээд өнөөдөр гоё гадуур явнаа. За одоо бид нар ингээд Times Square орж үзгээд явж байна. Энд Hard Rock байна. Үнэхээр яг бид нар чинь нөгөө Seattle амьдарч байгаа. Seattle-ыг бодох юм бол ямар амар өнгөлөг. Түвээ. Энэ хотоор аялуулдаг автобуснаас энэ ч ингээд гой зөксөөл байж идэг юм байна. Үнэхээр өнгөлөг хот юм аа. Бөөл дэлгэц. In what ever good. Then we did the travel. Шаг зурдаг хүмүүс юм те. Тана. За манай Helly Baber энэ байж идэх юм байна.
бичлэгэн дээр зөндөө олон Америкийн тухай, Нью-Йоркийн тухай бичлэг үзчихсэн. Сая бид дөрөв бараг цаг 30 минут автобусаар явж ижинчээ ирлээ. Бидний байрлал яг манай хүүхдүүд Олимпиад орох газар арай Нью-Йоркаас яг энэ төвөөс болж байгаа гол. Бодомжинд ямар зураг зурдаг хүмүүс байгаа гоё. Зураг зурлаа. Wow, it's бүр naked cowboy ингээд бүжиг бодуулж байна. За бид дөрөв ингээд Times Square дээр ирсэн байна. Энд ингээ хамаагүй зураг мураг авах болдгүй маань. Шууд хүчээр зураг авангуудаа мөнгө нэгтгэх газар. За одоо бид дөрөв нөгөө Home Alone 2 гэдэг киноны Kevin төөрөөд энэ Radio City-гийн урд ингээд явж идэг. Тэр хэсэг дээр хүчирж зураг авахуллаа. Тэгээд дуртай киноныхаа гой хэсгүүд дээр очиж зураг авахулъя гэж ярьсан. Ингээд Rockefeller Center дээр ирсэн байна. Жил болгон сүртэй гацуур засаж шинэ жилээр төвлөрөх газар нь. За бид нар одоо Central Park дээр ирсэн байна. Энд дэр нэг юм хад байдаг те. Нөгөө Сат гэдэг дөрвөн эмэгтэй амьдралыг харуулдаг нэг алдартай зураг байдаг Америкийн. Тэр зураг дээр би City гэдэг нэгжиж байгаа. Тэрэн дээр нөгөө Charlotte York хурмынхан зургийг авахта нөхөртөө энэ дээр гараад зураг авахулдаг. Тэрнийг бас дуурайж битээрээс зураг авахлаа нөхөртөө. Айгу гоё юм байна. Шууд ингээд хотын төвдөө плаза буудлын хаяа хажууд ингээд жижиг юм нуур мууртай хүмүүс аль ингээд бүрстэй сайхан тэнцээ ингээд хөвтөж гинөө. Бид дөрөв ч гэсэн жоохон өлсөөд тэгээд нэг эндээс жоохон юм авч идээд жоохон амраад байж гин. Энэ хоёр Central Park-ийн хажууд байдаг энэ хоёр чившмаа 3-4 энэ барилгыг айгүй үл хөдлөхийн хүмүүс ингэж рекламдаж ярьдаг юм билээ.
Тэгээд энэ барилгуудыг болохоор үйл хөдлөхийн ер нь л Америкийн нэлээд том том үйл хөдлөхийн хүмүүс байнга рекламадад идэгсэн баггүй. Тэгээд би яагаад ийм гой байранд ордгүй юм бэ ингээ харсан чинь айгүй амар юм байна. Ийм амар өндөр. Энэ бол нэлээд ганхалттай бах. Тэгээд хин одоо иймд тэ эрсдэл гарган бас байх уу дээ. Тэгээ айгүй гой дотроо тэгээ амар үдэ 250 сая мая энэ төргээд нэлээд үнэтэй. Гэхдээ хүн ерөөсөө худалдаж авдаггүй гэж байгаа байхгүй юу. Угаасаа аваад амьдрахад айгүй хэцүү юм байна. Нөхөр тарай үйл хөдлөлийн танилцуулах бичлэг сүүлийн үед нэг үзээд айгүй дуртай болсон байсан нэг залуу байт юм аа. Турк залуу юм шиг үлээ. Тэр айгүйх үйл хөдлөлийн баахан ингээл юм танилцуулаад нөгөө доторх ерөөсө харж байгаагүй тийм барилгын бүтцүүд харж гоё яваад байгаа байхгүй. Нэг Лас Вегас зүгээр ингээд ороход энгийн бариуж яснаа зүгээр доошогоо ингээд банкер гэдэг нөгөө юу нууц шиг ингээд болцсон. Бүр үнэнхээр гоё төгсчүүлсэн. За алдарт манай Фрэнд зурлын байран дээр арай гэж нэг хайж олж ирлээ. Энэ эхлэл болгон дээр энэ байр нь гарч ирдэг. Тэгээд манай эд чинь тавтан дээрээ суугаад тэгэхээр зүрийн байрыг оролцсон болсоо дотор нь алгүйсээ тоглоогүй. Гэхдээ энэ байран дээр очиж үзье гэж их бодож байсан. Ийм хөргөн байрууд юм байна. If any 9th to 11th grader is not taking mathematics and they can take 2 of the science exams and they will take those from 11 to 1. Манай хоёр сая олимпиадад оролцоод эхний олимпиадад орж гараад ирж байна. Энэ кодны хэсэг нь болохоор 2 хэсэгтэй юм байна. Тэгээ эхний хэсэг нь болохоор нэлээд олон төрлийн таскууд аваад ингээд бодлого бодоод явдаг кодингийн хэсэг. Одоо орсон хэсэг нь болохоор нэг юм таск аваад тухайн таск дээр Python, JavaScript-ийг ашиглаад шийдэл гаргаад явах хэрэгтэй тийм хэсэг байгаа. Тэгээд гарч ирээ дахиад 3 хэсэг рүү орно. Тэр нь болохоор AI prompt гэх тийм хэсгүүдтэй юм байна. Тэгээ бид нар одоо Montclair гэдэг энэ их сургуулиар ирсэн байна. Нэг ийм хөө барилгатай ийм сургуулийн орчинтай байна. Энэ гэхдээ миний яг 2 дахь удаа яг очиж байгаа сургууль шүү дээ. Эхнийг нь бол манай сургууль байгаа. Манай сургуулийн орчин бол үнэхээр гоё юм байна. Яг нэлээх юм суух, салхилах газартай. Тэгээ ер нь орчин доторх сургуулийнхаа байдал бол манай сургуулиас нэлээ гоё юм байна оо. Хамгийн гоё кампустай сургуулиуд нь гэдэг нь бол энтэй ирээл мэдлээ. Тэгээ одоо гадаа нэг өнөөдөр жоохон бороо орсон нэг юм шигтэй юм шиг байна. Ирсэн 2 хоног болохоор нэлээ халуун байсан. Өчигдөр бид нэр American Dream гэдэг одоо яг Монголынхоор орохоор яг Шангрила шиг юм кино театртай тэгээд зөндөө олон хоолны газартай дэлгүүрүүдтэй тийм дэлгүүр рүү орж үзсэн. Энэ чинь одоо бид нар Нью Жерсид байгаа байхгүй. Тинчээ бас нэг ингээд янз янзын орны хоолтой сонирхолтой тинчээ нэг өдөр бас яваа дэлгүүрээр нь үзээд тэгээд явлаа. Тэгээд өнөөдөр бол яг өдөржингөө бол кодингийн олимпиадад ороод маргааш математикийн олимпиадад оруулна. Тэгээ бас Монголоос өөрхөн 19 хүүхэд оролцож байгаа юм байна. Тэгээ дандаа юм хуваараа оролцдог юм. Өөр орны хүмүүсийг харсан чинь айгүйх багаараа хурцирж ингээд оролцож байгаа байхгүй юу? Тэгэхээр яаж хийх юм бэ? Анкемэнтэй
За манай нөхөрт өнөөдөр манай баа хөлт төрсөд байхгүй. Тэгээ сүрприз зарах гадаанч тарахтарсч гоё юм байдгүй. Тэгээ лаач идэггүй, торт ч идэггүй. Тэгээд нэг юм жижигхэн 54 шигтэй юм чизкейк авсан. Тэгээд нэг юм авсан. Одоо данч бэрлаа хаяад болог болохоор чүдэн зааж өглөөлээ гэж. За өнөөдөр ингээ манай охины төрсөн өдөр болж байна. 11 нас хүрж байна. Бид нар ингээд дамбо үзэнгээ тэнцэнэ гоё төрсөн өдрөө гоё тэмдэглэх газар яагаад явж байна. За ингээд дамбо дээр хөрөд ирчлээ. Эний одоо энэ хацаар яг энэ гоё гүүр маань ингээ харагдаж байгаа гоё юм шиг байна. Гэтэ энэ хажууд нь ингээ тийм сонио юм засвартай болсон байна. Уул тэрнээс яг хоёр талын ингээд улаан байлга харагдаад айгу гоё харагдаад. За тэгвэл юу авчээ? Би бол watermelon lemon. chicken noodle soup өнтер гэж байна. Happy birthday. Юу? 3600 орчихгүй. Brooklyn Bridge маань ийм гүүрэн биш үү? А бас яг гүүрэн урт биш юм уу? Нэг захын тэнцээ байна. Ингээ нөгөө захын тэнцээ байна. Brooklyn Bridge паркын ингээ хажууд бид нар ийм гоё далайн хажууд ирсэн байд. Ингээ skyline харагдаж байна. Ийм гоё ус харсан ч айгу гоё санагдаж байна. Сая баахан ингээд нөгөө хотын төвөр даунтаунаар яваад ирсэн чинь ингээд ус харсан ч айгу гоё санагдаж байна. Бид нар одоо Brooklyn Bridge-тэй гадарсан. Энэ маань нөгөө Улаанбаатарын заа зургийн барилга гэдэгт ямар төстэй барилга. Маа том охин сая ээж энэ ямар Монголын барилгатай адилхан ингээд харсч. Амар адилхан харагдчих.
За ингээд Statue of Liberty үзээгээд манай нөхөр дагуулад явжээ. Ер нь ингээд гадаад явах юм бол би зүгээр нөхрөөгөө л дагаал нөхөр маань аашаа явъя гэж энэ шигээ дагуулаа. За харин Нью-Йоркийн төвөөр явахдаа би Friends тэгээд бас үздэг дуртай киноныхаа зарим нэг газрууд руу очиж зураг авах болсон. Тий өнөөдөр бол жоохон ингээд нүүр мөрөө бас будаа жоохон хичээл зүтгэл гаргасан би уг нь энэ эрэхтэй Нью-Йоркд зөндөө олон нүүр мөрөө будаад ингээд гоё зураг авах болно гэж төлөвлөсөн байсан. Гэхдээ даанч жоохон залхаа үрээд ядраад тэгээд бас өнгөрсөн 2 өдөр нь болохоор манай хоёр олимпиадад орж ирсэн болохоор нэг тэгжсэнгүү. Одоо буудлах хэсэг газар аягүй сонь зав ингээд хараа. Ингээд оршуулгын газартай. Тэр нэг газрын зурган дээр хараад аягүй гоё юутай газар байна гэж бодсон байхгүй юу? Цэцэрлэг түрээлэнтэй газар байна гэж бодсон. Тэгсэн чинь ийм оршуулгын газартай байсан юм билэ. Гэтэ манай буудлаас жоохон зайтай л та тэгэхээр гайгүй. Тэгээ монгол хүмүүс ч бас жоохон тийм дээр бас цэрлдэг шүү дээ өвн. Эдгээр бол хамаагүй л юм байна. Хажууд нь ингээд шууд байш машингаа бариад амьдэрчдэг юм байна. За бид нэр Staten Island Ferry гэдэг юм сонгоцсон дээр хараад ирсэн байна. Төлбөртэй уулын Manhattan Brooklyn Bridge-ийн дээр ингээд явдаг. 4 газраар ер нь бол бүгдээ ингээд хамраад явчихдаг. Тийм хөтөлбөр байдаг юм. Гэхдээ нэг хүний $26 гэдэг нэлээд үнэтэйсэн. Энэ нь болохоор үнэгүй юм буут юм байна. Зөвхөн Staten Island руу явдаг. Гэхдээ замдаа ингээд юу гарчт юм байна. Statue of Liberty-г харцдаг. Өөсөө тэнцээ очиж буугаадах нэг шаардлага байхгүй болохоор зүгээр ингээд харчих гэж бодлоо. Тэний skyline харагдаж байна. Сайн Statue of Liberty-г бүр ингээд ойроос харагдчихээн. Энэ боот юм бэлээ. Энүүгээр явах юм бол ингээд бүр энэ Statue of Liberty хажууд зогсон. Тэгээд цаашаа Brooklyn Bridge-ийн тэр том газар дүүцэх юм байна. Ингээд зү дүүрэн цахлаа шуурна чид юм бэ. Сайхан загсаа шүүрж идэл тэгэл. Манай ийм жижигхэн гэж юусаа бодсонгүй. Ингээ Wall Street-ийн бухан дээр ирсэн чи ийм их очиртой юм байна оо. За бид нар ингээд Fearless гэдэг хөшөөн дээр ирсэн байна. Эр зоригт өхнийг бэлэгдсэн. За одоо бид нэр $1.50 гэдэг пицца туршиж үзэх гэж ийм газар. Энэ гэхдээ бас нэлээд хэд юм байна. Нью-Йоркд хэд хэдэн салбар гэдэг юм байна. Ийм чизкейк нь $3.99, нэг сода, 2 слайс ийм чизкейктэй ирд юм байна. Чизкейк шээ. Чизкейк. За бид нар явж ирсэн чинь ийм хөөрхөн кинонуудын ийм верстэй ийм дэлгүүрт хараад ирсэн байна. Энэ Добби Эмсэ версэн.
Манай хүүхдүүд бол Harry Potter гэсэн аягүй дуртайсан. Одоо жоохон том болоод нэг сонирхоо болоод байгаа. Ийм мод бүрээ. Once again, your bronze medalist for AI prompt engineering. Thank you guys. You can exit to your right. Yes, congratulations to our silver medalist. Our next